12 дугаар сарын 3-ны энэ өдөр бол олон улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр байгаа. Тэр манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай зарим нэг том мэдээллийг үзэгчдэд одоо харуулъя. За тухайлх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүн амын тооллогыг 2010 онд явуулсан байдаг. За нийтдээ манай улсад 108.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэж энэхүү тооллогоор тоологдсон байдаг. За харин энэхүү тооллогоор 15-аас 24 насны залуус хэд байгааг үзэгч та бүхэн харж байна. За мөн дээрэс нь эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд олдомл нь одоо дийлэх байна уу, төрөлхийнх нь одоо дийлэх байна уу гэдэг бол харьцааг үзэгч та бүхэн харж байна. За энд бол 56% төрөлхийн, за 44% нь за олдмол хэлбэрээр хөгжлийн бэрхшээлтэй болсон ийм иргэд байна гэсэн тооллогыг 2010 онд гаргасан. За хамгийн сүүлийн үеийн одоо нэгдсэн том ил болж байна. За тэгвэл эдгээр одоо хөгжлийн бэрхшээлтэй гэж тоологдож байгаа иргэдээс за 15 хүртэлх насны хүмүүс нь одоо эхний хувийг жинг эзэлж байгаа юм байна гэхээр одоо хүүхдүүд бас энд чамгүй хувь хэмжээг эзэлж байгаа үзэгч та бүхэн харж байна. 3 хүүхэд тутмын нэг нь бол олмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон гэдгийг энэхүү тооллогын дүн мэдээнээс бол бэлхнээ харж болохоор байна. За олдмол хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн хувьд, насны хувьд болоод хүүсийн хувьд харьцуулах юм бол за тэгээс 14 нас буюу хүүхдүүдийн хувьд 57% нь эрэгтэй хүүхдүүд, за 43% нь эмэгтэй хүүхдүүд байгаа юм байна. За 15-аас 24 насныхны хувьд буюу одоо залуучуудын дунд хөгжлийн бэрхшээлтэй болсон энэ нөхцөлийг нөхөн бол олдмол хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн 61% нь буюу дийлэнх нь эрэгтэй, за харин үлдсэн хэсэг нь эмэгтэйчүүд байна гэсэн судалгааг хүн амын одоо тооллогоор 2010 онд гаргасан байх юм аа. За Америкт сургууль төгсөгчдийн холбоо биж чадна төрийн бас байгууллагатай хамтраад бидний тэгш хүртээмжтэй хот хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газрын зураг гэсэн төслийг өнгөрсөн оны намраас эхлүүлжээ. За энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын барилга байгууламжууд хөгжлийн бэрхшээлтэнд хэр зэрэг ээлтэй байна вэ гэдгийг тодорхойлж мэдээллийн сан бүрдүүлсэн байна. За энэхүү мэдээллийн санд түшиглэж хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан газрын зураг бүхий аппликейшн бүтээжээ. Газрын зураг дээр аль байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болон халтайг тэмдэглэсэн байна. Нийтдээ 2060 байгууллагт үзлэг хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй үгийг тэмдэглэсэн байгаа юм аа. Одоо ресторан зоогийн газар байдаг юм уу те, одоо театр эсвэл одоо үзэр үйлчлэгээний газрууд одоо ямар байгууллагууд одоо биднэрт хүртээмжтэй байна гэдгийг одоо өөрсдөө хараад тэгээд хүртээмжтэй биш гэдгийг одоо үзчихэд гадна буучаад одоо гол нь буцаад ингээд явуулгүйгээр хэлбэрчилж өгж байгаа гэсэн үг. Би одоо яг хотын төв хэсэг дээр зогсож байна. Тэгээ одоо энэ аппликейшнээс ингээд харахад бол одоо дөөр үжгийн Эрдмийн театр хамгийн хүртээмжтэй гэсэн дүн авсан байна. Хамгийн хан гард ордон хамгийн ойр байгаа хам гард ордон одоо хамгийн хүртээмжгүй гэсэн юм дүнг авсан байна. Тэгээ одоо энэ хоёр газар дээр очиж үзцгээе. Бид хамгийн сайн үнэлгээтэй гэсэн одоо вебсайтн дээр тэмдэглэгдсэн хамгийн сайн үнэлгээтэй жишг газраа бол ирчээд байна. Энэ бол дөөр үжгийн Эрдмийн театр. Тэгээд би энүүгээр бол одоо хаяа бол тоолт үзэхээр ирдэг. Энэ бол үнэхээр бид надад бол их тохиромжтой байдаг. Яагаад гэвэл одоо энэ юуг бол яг стандартын дагуу метр нь одоо өндөр нь одоо тавцангийн өндөр нь 1 метртэй байж хаад яг урт нь бол 12 метрийн урттай байна гэсэн яг стандартын дагуу хийгдсэн болохоор би бол энэгээр бол өөрөө орж гараад тааламжтай ингээд зочиж чаддаг. Мөн одоо гадна талын хаалга үүд дотроо бас 0 одоо бас бариул ийм тогч юутай байгаа. Бариултай байгаа. Тэгээ өөрөө одоо ингээд ороод хөнгүүгээр хүний тусламж дэмжлэгүүгээр ингээд ороод бисаад тоглолтоо үзээд ингээд өөрөө ингээд зорчоод ингээд гаргах юм боломжтой байгаа. Муу үнэлгээ авсан байгаа хан гар дээр ордон дээр ирээд бис явж үзүүллээ. Тэгээд би өөрөө бол яагаад чадахгүй стандарт биш учраас заавал 1-2 хүнтэй чирүүлж гаргана. Тэгээд энэ тоолонд бол хүмүүсийн гуйх бол бас хэцүү байдаг. Гэтэл хан гар дээр ордон бол бид нар бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа бус жирийн иргэдийн хувьд ч гэсэн одоо өөрсдийнхөө санал хүсэлтийг хэлэх уулзах те төрийн албаныхантай ирээд уулзах одоо хамгийн анхан шатны одоо нэг юм байгууллага байдаг. Гэтэл одоо яагаад ингээд ийм хийснийг бол би бол мэдээж тайлбар хэлж болж чадав. Гэтэл бол яг бодит амьдрал дээр бол одоо яг ийм бол зүйл хийгдсэн. Тэгээ ингээд нийл ингээд энүүгээр машинууд ингээд тавигдсан ч юм уу те орон зай байхгүй ингээд энүүгээр нь гараа гарч чадахгүй
Одоо ер нь асар их хүндрэлтэй байдаг л та. Тэгээд ийм байдлуудаас олж бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол нийгэмд гараад явах боломж байхгүй. Тэ хууль бол биелэгдэхгүй. Үнэхээр хэцүү байд. Тэрэгэнтэртэй хүн бол өөрөө ганцаар бол буух боломж эрдэс байхгүй нэр. Гарахч боломж байхгүй нэр. Зайлшгүй хүний шаардлагатай хүн өнөж тий. Өөөсөө урагшаа харж бууна гэж байхгүй. Хойшоо харж л хүн төшчээж тэгж л болохгүй бол чи аваартаа тийм асалтал зам юм байна. Бас өгч шаарддаг юм байна. Тий. Тэгээ жоохон намхан доо жоохон хүн төрөхөд боломжтой хийвэл бас зүгээр юм бол гэж бодож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн та цахим хуудсан зочлон энэхүү аппликейшнийг татаж авах боломжтой юм байна. Одоогийн байдлаар энэ аппликейшн тэмдэглэгдсэн 2060 байгууллагын ердөө л 6% нь ээлтэй гэсэн тэмдэглэгээ авсан бол 34% нь дунд зэрэг, за үлдсэн 60% нь ээлгүй буюу халтай гэсэн тэмдэг тавиулсан байна. Хэрвээ тухайн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж орчноо стандартын дагуу шинжилж өөрчилсөн бол тэмдэглэгээ өөрчлөх боломжтой юм байна. Одоо энэ аппликейшнийг байгууллагад болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өргөн хүрээнд сурталчлах шаардлагатай байгаа юм байна.